хамгийн аимшигтай болсон явдал. Сайн байцгаана уу? Ганаа болон хонгороо байна. Энэ удаагийн бичлэгээр бит хоёр яг үлээрээ. Шот. За энэ удаагийн бичлэгээр битээр болохоор охиныгоо 1 насны төрсөн өдрийг яаж тэмдэглэсэн, яг юу хэрэгтэй болсон, хаана тэмдэглэсэн талаар дэлгэрэнгүй ярих гээд ийм видео хийж байна. Хэрэгтэй хүмүүст хэрэгтэй л ах гэж бодож байна. Тий, хэрэгтэй хүмүүст хэрэгтэй. Би охиноо энэ шок руу гаргаа. Энэ болохоор яраа хүүхэд том хүн жирэмсэн хүн гэж чигшүүлэгчтэй. Saya зүгээр бодгонч юм хамаа машинда хийгээд одоо төрсөдөр болох газар руу явж байна. Төрсөн өдрийн эзэн мама. Төсөн баах юм арай очоод. Очоод л гоё та. Ундаас эднэр юу юм бэ? Бэлтгэн юм шиг тийч юм тийм. Үлдсэн юм шиг. Очоод олцгаая. Ингээд ахуй маань хан болоод аав ээжтэй, ээжтэй нэртэй, их орондоо хэрэгтэй мундагаас мундаг хүн болоод чичээс нэрөө. За баярлалаа. Та тохиолдол зүгээр амлцгаая. Тэгээ бид дээр төрсөн өдрөө хаана тэмдэглэсэн бэ гэхээр тоглоомын төвтэй хүүхдийн газар хийсэн. Уусаны төрсөн өдөр тэмдэглэдэг Тийм газрууд байт юм билээ. Олон байдаг юм билээ. E-mart хүнөөм болзоол гэдэг юм байт. Яг нь ресторанаас илүү даваад л юм бол хүүхдийн тоглоомтой болохоор хүүхдүүд нь тоглолцдог илүү амар хүүхдүүд өөрсдөө ч бас нэг уйдаад байхгүй тийм зулгаа тахгүй гоё амар юм байлээ. Сүлдээ. Тэнд бас тоглоом байдаг, машин байдаг шүү дээ. Ирсишэно. Тэгээд охиныхон зургийг болохоор битээр яг тэр үед авахулж чадаагүй тий. Энэ насны авахулахаар бол эртнээс төлөвлөө тас студ дээр явахгүй бол цаг тавчгүй болсон болохоор цаг олдоогүй. Тэгээд өөр зүгээр нэгээс тийм утсан дээр байсан зургнууд төр тий. Нэгээс 11 сар хүртэлх зургийг өөрөө эвлүүлээд тэгээ угаалгаар гаргацсан. Тэгээ бас угаалаа ихээр юу юм блэ? Газрууд бас хурцсан мэлээ материал байсан гээд хил хаа цохны төрсөдөд тэмдэглэсэн үү? За баг. За явж. Охины зургийг угаалах. За сансны бодлоо томор л гарч ийн. Гэтэ яг эхлээдний газар орсон чинь угаахгүй материал байхгүй гээд тэгээд торч нэг юм өөр газар угаалхлаа. Хил хаагдсан чи ер нь бүх юм нь боломжгүй гэж хэцүү байна дөө. Ёй. Нэр ялгооны нэрийг болохоор фэйсбүүкээс зүгээр нөө тортны чимэглэх гэж хайгаал тэгээд ялгооны нэрийг гаргацсан. Тэгээд хан дээрх бас юм нэр байгаа. Тэр болохоор ерөөсөө тэр газар хийж байгаагүй гэсэн. Тэгээ би өөрөө яг ингээ хийлгүүлээгээд тэгээд хөрхөн гаргаад өгсөн. За одоо би нөө ялгооны нэрийг бичүүлсэн тортын дээр нь тавих тэрийг авах гээд явж байна. Тэрийг аваад маргааш шаараа авчвал тэгээ ерөөхдөө бол болчихж байгаа нэртэй. За би сая
Ялгооны тортон дээр тогтоох нэр, хананд үлгэх нэрийг авчлаа. Хатна. Хөрх юм байна. Шаар нэртэй шаарны хувьд бол нэг тийм бас хэрэгтэй биш. Хэрэгтэй биш юм бэлээ тэгээ. Нэг тийм хэрэгтэй болно. Бүр амар шаардлагатай бол биш юм лээ. Нэр нь бол яг бол. Тэр газар нь өөрөө тийм цус шаарн тийм чимгэлтэй болохоор тийм нэртэй тийм шаарл тийм хэрэггүй юм билээ те. Энд дээр яг жоохон димээ яцсан л үлээ. Гэтэ яг яг нэг тийм шаар багтай газар бол тийм нэртэй шаар бол хөрхөн л ах. Одоо гэр мөртөд тэмдэглэж байгаа бол тийм юм зүгээр те. Тийм зүгээр чимгэлтэй бүр илүү анхаарал. Тэгээд тохны он зур болохоор нийлүүлээд томоор гаргацсан. Яг нэг сараар ингэждэг. Тэгээд 100 ширхэг зурууга хүчтэй хүмүүс бол зөндөлээд юм бэлээ. Тийм тэгээд нэр ингээс нэг юм санаалгаад нөгөө тэмдэглэж байгаа газраа тэгээд хүмүүсэд дуудахтаа маш нөгөө яг тийм үү те. Маш нарийн бүр яг нөгөө хүмүүстэй өөрийг чинь ингээ урьсан яг ирээрээ гэхгүй бол хүмүүс чинь өдрөн ч юм уу бараг хитэн цагийн дараа эсвэл яг ингээ за ирэндээ гэсэн чинь өө би очихгүй штэ ингээ ийм шалтгаантай юм зөндөө байсан л та. Тэгэхээр тэр чинь яг тэр газартаа шууд ирсэн гэж шууд мөнгө тооцогдоод тийм явд юм билээ шүү. Тэр ямар албан хэрэгтэй байсан яг тэрний хувьд бол ашиг хийж чадаагүй гэж. Нэр яг тий Ваажоо нашиг хийж чадаагүй. Хүмүүст бол яг эртнээс хэлэх ёстой юм лээ тий. Яг ингээ урьдсан юм шүү ингээд өөрийн чинь дагуулсан болохоор яг ирээрээ. Өмнөхөр ирэхэрг бол ирэхгүй гэдгийг хэлээрээ амар зүгээр тэр нь хамаагүй амар ирэхгүй гэдгийг хэлсэн тий. Тэгэхгүй бол тий бас нэлийн их зарлал гарсан. Тийм ээ. Миний хацар хонгот юм шүү дээ. Хүн ч хоолоо ярьж байгаа гэж. Плесмэ. За тэр яах вэ? Тэгэн гутаа өөр ч одоо өөр тэгээ хоолны тал дээр жоохон тэр газар угаасаа өөр хоолтойсэн болохоор хоолн дээр санаа зовхон байгаагүй. Усундаа бол бас тийм цахаас би газар ч одоо яа гэм үү? Усундаа мундан гадаас л авдаг л үү тий. Тэр олон янз бүр ахуу дотроос нөө багц хүний хоолнд орцсон гэж болно. Манайч нөө буфет толгоороо усундаан тустай байсан. Тэгээ ганаа нь яг тэр үеийн нөөний зурагтай хагаад ажил ихтэй амжихгүй дэлгэр би л хамаг юм хайсан дээ. Тэсэн дээ. Аня гэсэн чинь нэг дүүш нөө байж. За аня. Аня гоо гэж их гарч гойсон. Тохныхаа төрсөдрий тэмдэглэх гээл тэнд бишүүлээ бэлтэх гээл явчихна. Ям төрсөдрийг бэлтэх гээд усандаага авах гээд захтай ирсэн юм байна. За дооч усандаа үзцгээе. Эцэс гац гондоо авчлаа. Өөрч толцсон ундаа байхгүй юм шүү дээ. Хил хавтай. За шууд турсан руу явъя да. Бичлэг болно да. Болох. За. Одоо бүгдийг нь оруулаад ирчлээ. Яа, яста ганцаараа бардаггүй ажил юм байна. Нөгөө нэр нь тортон дээр тавих. Тэг жоохон яг нөгөө хүнд усандаа өрөх болохоор жоохон хэцүү юм байна лээ. Бусдаар бол байгуутэй. Охиныхоо төрсөдрийн палаж яваг нөгөө загцсан байсан байхгүй юу? Тэг яг амжаа ирнэгээ бодсон жилийн асуудал бараа тээврийн асуудлаас олоод амжиж ирч чадаагүй. Тэг өмнөх өдөр нь өстэй олон дэлгүүр хайж иж нэг юм авсан. Бас яг амар хөөрхөн палаж бол
яг хайхаар бэдүүл мэл яг ингээд зүгээр ингээд явж байгаа тал зүүндээ тэр яг хайгаа яг нэг авъя гэхээр ховор. Сайн мөн өглөөний мэнд цаг одоо 10 болох гэж байна. Миний яг намайг одоо өргөж өгч байгаа. Өгч гоё өглөө байна л. Зээч гэж зээ би чихэр мэхэр хэлсэн юм аа. Ана ажиллаа яа. Тортны хувьд бол хамгийн чухал зүйл торт. Торт. Ярээ. Торт. Би бүр амар тийм ютубер ч юм амар болчихжээ цаанаасаа. За. Тортны хувьд бол угаасаа маш ер нь төрсөн өдөр чинь угаасаа хамгийн чухал зүйл торт байдаг шүү дээ. Би тортоо багийнхаа найзтай ярьж байгаад торт хийсэн. Баян кич нэр хэлсэн. Баян кич ингээд энэ газар хийгээд тэгээд янз юм байсан те. Торт. Тэгээд тортны хажуугаар нөгөө энэ тийшээ одоо баг ер нь яг итгэхээсээ гадна нэг тийм нөгөө харагдах бас чухал үйл юм лээ те. Ингээд яг угаасаа одоо ингээд төрсөн өдөр хуран мөрөнгө хүүхдээ хийхээр ингээд ширээн дээр тэгэд нэг юм цулкон байдаг шүү дээ. Ингээд торт хажууд нь жижиг макарон закрон тэгээд юм амттан дөрөв хам төрлөө. Тийм ингээд юм тарт март хийзээ. Тэр чэстэй айгуу гоё ширээ чимжүүлээ. Тэрийг болохоор энэ баг төрсөн өдрийн одоо гацуур шиг те тэр тийм нэрээ маань одоо цагаан сарын Улабов юм уу? Цагаан сарын улабов шиг. Тийш чухал байсан л да. Тэгээ баян кичэн гэрэлсэн маш их баярлалаа. Айгуу гоё амттай, өнгө үзмж сайтай хүмүүст их таалагдсан хүүхдүүд амар дуртай байсан. Цааштай тэгээд хийж өгч байгаа. Тийм. Өнөөхөнд төрсөн өдрийн минь түргэсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Бас төрсөн өдөрт нэрсэн хүмүүстээ баярлалаа. Ер нь насны төрсөн өдрийг бол битэрийн үед ер нь сүртэй тэмдэглэх нь яг утга учиртай гэж бодоод яг хүн болгон өөр өөрлөлтөд цар тахлын үед хийхгүй ээж гэсэн хүмүүс байгаа тий. Битэрийн үед болохоор яг сүртэй тэмдэглэсэн зөв гэж бодоод ер нь тэгээд энэ удаад тэр коронавиг хойшин тавиад тохиныхон төрсөн өдрийг бүр үнэхээр өргөн дийлгэх тэмдэглэе гэж бодоод тэгээд тэмдэглэсэн. Тэгээ уулзаагүй 2-3 жил болсон ч хүмүүсээсэн болохоор хч нартайгаа уулзлаа. За тэгээд нэг насныхаа төрсөн өдөр тэмдэглэж байгаа аав ээж нар тэгэхээр ямар хамгийн гол нь ихлээр газраа сайн судлаад дээрээс нь тоглоомтой битэрийн зүгээс бол тоглоомтой газар маш зүгээр юм билээ. Тэгээд хүмүүсийн тоог маш сайн үн зөв гаргаад яг эрхийн ирнэгээд ирэхэд хэрэгтэй хүмүүстэй хэрэгтэй бичлэг болсон байж магадгүй. Тэгээд одоо цаашдаа миний охин бичлэгээр уулзах байх. За бүхэнд уулзах байх. Миний охин реклам санал авна. Тэгээд шодо. За. Тэр бичлэгийг үзнэ. Баярлалаа.